цай сингинживэл миний шүдийг маш сайн угааж ин гэдэг. Тэгэхээр би бас яг тийж бодсон гэсэн шүү. Тэгэхээр одоо нөгөө нэг цагаан хувцсны бок гэж бид нар авдагтай адилхан яг хувцсандаа зориулж бок авдаг шүү дээ. Тэрнтэй адилхан амны хөндийдээ зориулаад яг хэрэгтэй оог аваад хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байхгүй. Хөгтөнгөр радио станц бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочдоор Dental Clinic студийн шүдний эмнэлгийн одоо эмчилгээ эрхэлсэн захирал нүүр амны согог заслыг хэмж хангал мөн Dental Clinic студийн нүүр амны хэмж балжин амнаар урагдирээд байна. Бид гурав өнөөдөр шүдний эрүүл мэндийн талаар ярилцах болно. За сайн явж ирцгээс нөө өдрийн мэнд хүргэе. За сайн явж ирлээ өдрийн мэнд. Монгол хүмүүсийн дунд одоо түгээмэл тохиолдог ер нь шүдний ямар асуудлууд байт юм бэ? Тэгэхээр хамгийн түгээмэл гэхээр бол угаасаа энэ цоорл угаасаа хүн болгонд тохиолддог зүйлүүд юм бол нэг. Үүнээс гадна буйлны үрсэл гэдэг асуудал бол одоо бараг 10 тутмын за нэг 7-8-д нь бол илүү тохиолдод байгаа. Тэгэхээр буйлны үрсэл яагаад үсэж байна вэ гэхээр нөгөө л өнгөрөө дутуу цэвэрсэнтэйгээр холбоотойгоор шүдний чулуу гэдэг зүйл маань удаан үсэнтэй холбоотойгоор буйлны үрслийг үүсгээд за тэгээд буйлны үрсэл үүсэж байгаа нөгөө анхдаг шинж тэмдгүүд буюу шүд угаахад тус гардаг ч гэдэг юм уу амнаас ивгүүн нэртгэж гэдэг юм уу тийм иймэрхүү асуудлууд айгүй их байгаад идэг. Эднэр маань нөгөө цаашлаад явхаараа нөгөө шүд цоорл маань за шүд авалтад хүргэдэг. Шүдний чулуу маань өөрөө шүдний тулгуур эд гэдэг бүр ингээд 90 хоншоор ясны ингээд хүндрэлтэй ясны одоо бүтцэд ингээд нөлөөлөх асуудлуудыг ерөнхийдөө үүсгэдэг гэсэн. Тэгэхээр эднэр бол одоо айгүй их түгээмэл байгаад байгаа. За тэгээ ерөнхийдөө бас дадал зуршил бас нөлөөлж ах шиг юм тий. Монголчуудын хувьд одоо өдөр бүр одоо шүдээ арчлах ямар чухал дадлууд байдیں۔ Бид нар ямар дадлуудыг алгасаад ирнэ шүдээ өвчлүүлээд байгаа юм бэ? Тэгэхээр шүдний дадал гэхээр нөгөө л яг шүд угаалт гэдэг зүйлийг яг дахиад ярих хэрэгтэй болж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр шүд угаахын хамгийн чухал зүйл нь бол мэдээж нөгөө шүдний гадаргуудах өнгөрийг бүрэн цэвэрлэх гэдэг гол зүйл нь байгаад байгаа юм. Тэгэхээр одоо бид нар ер нь эргэн тойрныхан ч гэлтгүү нөгөө шүдний сойд за оо гэдэг зүйлийг маш сайн ингээд ойлголттой ерөнхийдөө болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу? За жижиг хэмжээтэй сойд хэрэглэх за цайруултын буйлын үрсэл эсрэг оо гэдэг ч юм уу те. Энэ алганыг мэдээд байна. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн хэрэглээд бүрэн цэвэрлэнэ гэхээр бас ингээд өрөөсгөл байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэмэлтээр нөгөө шүдний утас за ам зайл хуусмал хилний өнгөр хусагч гэдэг юм уу те. Эднэрийг нэмэлтээр хэрэглэж өгөх нь одоо цоорл үсэх одоо эрсдлийг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо шүдний утас одоо яагаад хэрэглэх ёстой юм гэхээр шүдний сойз маань өөрөө хичнээн жижигхэн толгойтой үсэн нарийнхан байлаач гэсэн шүд хооронд ингээд контактын хэсэг рүү ороод бүрэн цэвэрлэх ямар ч боломжгүй учраас нөгөө шүдний утас гэдэг зүйл маань яг тэр завс руу ороод өнгөрийг цэвэрлээд нөгөө цэвэрхэн байдлыг үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр шүд угаахадсаа өмнө шүдний утасыг хэрэглэх нь айгу зөв үйлдэл болчиход байгаа юм. Ер нь монголчуудын хувьд шүдний утас гэж зүйлийг сүүлийн үед л ихээр хэрэгжилж ирж байгаа шүү гэн тий. Сойзыг бас зөв сонгох нь бас их чухал ах тий. Тийм, сойзны сонголтын дээр бол одоо аль болох жижигхэн толгойтой сойд сонгох хэрэгтэй гэдэг байгаа л да. Энэ нь юу гэсэн үг юм гэхээр одоо шүдний гадаргууд бүх гадаргууд хүрэлцэх нөхцөлийг л хангаж ийн гэдэг утгаараа дандаа жижигхэн толгойтой сойдыг хэрэглэх хэрэгтэй гэдэг байгаа юм. Түрүүний өгүүлбэрт нөгөө нэмэлтээр хилний өнгөр хусагч гэдэг зүйлийг яг ярих гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой юм гэхээр нөгөө хил маань өөрөө одоо бидний яг халуун хүйтэн амтлаг шорвогийг амтлах юм булцуунуудтай ингээд байдаг хэсгэлтэй. Тэгэхээр нөгөө хоолны үлдэгдэл за ашигтай ашиггүй бактери гэдэг маань тэнд ингээд нөхцөх одоо бүрлдэх ингээд байх орон зайд болчих гэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хилэн дээрх өнгөрөө бүрэн арилгах юм бол ядчил нөгөө амны үндий ингээд цэвэрхэн байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нэмэлтээр хэрэглэх нэмэлт хэрэгслүүдийг аягүй сайн хэрэглэх хэрэгтэй. Нөгөө сойзыг мэддэг шиг шүдний ов мэддэг шиг шүдний утас болон хилний өнгөр хусагчийг яг мэддэг л болмоор байна л гэсэн. Юм хөгжчихлээ шүү дээ. Одоо гадны улсуудаас шүдний сойд, шүдний ов зөндөө гарч ирж байна. Тэгэхээр одоо хүмүүс чинь шүд цайруулах оод ч юм уу хэрэгэлдэг. Эсвэл нэг найзынхаа хэлснээр энэ оол сайн гэсэн оо хэрэгэлдэг. Тэгэхээр болж өгвөл өөртөө ойрхон шүдний имлэг дээр очиод тулгуур идэм үү, шүд цайруулах юм уу, цорлоос хамгаалах юм уу тий. Яг өөрт зориулсан шүдний оогоо хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй заавалчгүй нэг амд амтсан шүдний оо тий. Энэ сайн гэсэн чи энийг авч угаарай ч юм уу. Эсвэл нэг сүлжээний оогоо дурч би угаадаг ч юм уу тий. Тэр одоо ингээ юм хөгжсөн юм чинь өөртөө шүдний имлэгтээ үзүүлээд өөрт таарсан оогоо аваад хэрэглэх юм бол илүү шүдний үр дүнтэй байхгүй.
Тэгэхгүй 1000 тулгуур эдийн асуудалтай байж шүд сайруулах оо хэрэглээд байгаа юм бол тулгуур эдэн арилахгүй зүгээр шүдэн мэдрэг болно гэсэн. Тэгэхээр тулгуур эдийн асуудалтай байх юм бол яг тулгуур эдэнд зориулсан оог нь хэрэглэх юм бол буйлнаас тус гарах тодорхой хэмжээний багасгах ч юм уу. Үнэхээр шүдэн одоо шарлаад одоо өнгөний эффект нь алдагдаад хэрж байгаа бол цайруулах оо ч юм уу. Тэр яг машинд өвөл зууны тос гэж хийдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан л одоо яг юм зориулагдсан юм хэрэглэхгүй болохоор чинь болохгүй болчиход шүү дээ. Тэгэхгүй одоо эсвэл нэг үнэтэй оо гэж бас байна тий. Энэ үнэтэй сайн гэсэн ойлголт биш байхгүй. Гол нь яг өөрт миний амны хүндэд миний 32 цагаан шүдэнд аль шүдний оо аль цойд таарах вэ гэдгийг яг мэрэгжлийн эмнэлэгт очиод мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваад тэр оогоо хэрэглэх юм бол юу илүү үр дүн үзүүлнэ. Тэрнээс энэ сайн оог аваад надад үйлчлэхгүй байх гэдэг чи яг өөрийн чинь цохирсон сегментэд нь үйлчлэхгүй байна л гэсэн үг. Шүднийооны тал дээр буторго гэж ярьж байгаа. Тэгээд иргэдийн дунд болохоор бутор бас их хэмжээ хэрэглэх мүү гэж нэгдэлтэй арай л хүүхдийн шүдний оог сонгохдоо бутор багтаа шүдний оо сонгох. Тэгээ нөгөө талдаа болохоор хэрвээ буторго хэрэгжилж байгаа нөхцөл ингээд шүд ихээр шарлаад байгаа. Тийм учраас ингээд бутортой оог хэрэглэх шаардлагатай гээл яваа ярианд байгаад идэх л та. Энэ тал дээр бутортой оог ер нь яг ямар нөхцөл ямар хүн ер нь сонгож хэрэглүүл зүгээр идэм бэ? Тэгэхээр нөгөө нэг бид нар өдөр тутмын хэрэглэж байгаа он бол ер нь бол дандаа фторын хэмжээтэй байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө фторын хэмжээ маань оо олгоноосоо шалтгаалаад янз бүр байгаад байгаа гэсэн. Одоо 500-аас 1450 1500 гэдэг. Насан туршидтэй гэх юм бол 1000-аас 1450 гэдэг бол яг тогтмол хэмжээ. Тэр бол тухайн хүний сэтгц мэдрэл нөлөөлөд ч юм уу тий ямар ч аюулгүй яагаад гэвэл тэр чиньоонд яг тодорхой хэмжээний яг зориултын концентрацаа л орж байгаа гэсэн үг байхгүй юу. Хүүхдүүд дээр гэх юм бол 1000-аас доошоо тий хүүхдийн наснаас хамаараад за 1000-тай эсвэл 500-тай эсвэл одоо яг насан туршид гэдэг юм уу тий энийг яг хүүхдийн насны ангиллаас шалтгаалаад хэрэглэж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол фторгүй яг уу байх хувьд бол байгаа. Фтортой ч байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө сонгоод за тухайн хүний шүдний онцлогоос шалтгаалаад алийг хэрэглэх үү гэдгээс бас хамаарна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр манай монголчууд нөгөө нэг одоо флюороз гэдэг нөгөө нэг унтны усанд фторын агуулмж өндөртэй хэсэг бүсчлэл газарууд ийм шүдний асуудлууд бас үүсгэлтэй нөгөө нэг шүдэн одоо толботох өвчнөд гэдэг юм уу те нэг ийм өнгөний асуудалтай байгаад байдаг. Энэ хүмүүст бол нөгөө эрдэс минерал ихтэй байдаг учраас ийм асуудал үүссэн байгаа бол энэ хүмүүс фторгүй оог хэрэглэж болно. Тийм асуудалгүй бол фтортойгоо өдөр тутамдаа ингээ хэрэглэж болно гэдэг юм уу. Тэгэхээр хүн болгоны шүдний онцлог өөрөөсөө л шалтгаалж байгаа. Тэгээ саяны асуултан дээр хэлэхэд одоо нэг шүдний оог оруулж ирээл сүлжээ дэлгүүрүүдээр зарах биш те. Оруулж ирээл ингээл зарах биш. Одоо энэ нөгөө нэг оог оруулж ирж байгаа компаниуд минь шүдний эмнэлэг эмч нартай мэрэгжлийн хүмүүстэй уулзаад тэгээд яг ингээд цохих хэмжээний ингээд ажиллахгүй л зүгээр экспортоор ч юм импортоор оруулж ирээл тэгэл дэлгүүртээ навчаа зарчдаг. Тэгээд хин дуртай тэр фотоор ихэн юм уу бага юм уу аваад хэрэгэлцдэг. Хэмжээтэй үгүй мэдэхгүй юм. Тэгэхээр нэг оруулж ирлээ, нэг мэрэгжлийн эмчтэй уулзаад тий эмнэлэгтэй гэрээж болно шүү дээ. За би танай эмнэлэгтээ ажиллая, та манай ингээд хаануудыг ингээд одоо иймэрхүү яг зөв одоо хүмүүст нөхөргөрөө ч юм уу тэгэж ажиллавал илүү хүнд уулна энэ хаанууд хөрхийн. Тэгэхгүй зөвөр оруулж ирээс сүлжээ дэлгүүрээр зарчдаг. Ороод нэг хүн бол ерөнхийдөө Монголын үнцэг юм шүү дээ. Хамгийн үнэтэй бас 30,000-ын аваад тий 8,000 мууч. Тэгэхээр яг үндэ дээр 8,000-ын ооч гэсэн тэр үний амны үндэд яг хэрэгтэй байх магадлал өндөр баг. Эсвэл гаатай оо сайн гэдэг нь ойлголт байдаг тийм. Сайн сингэнживэл миний шүдийг маш сайн угааж ин гэдэг. Тэгэхээр би бас яг тийж боддог гэсэн шүү. Тэгэхээр одоо нөгөө нэг цагаан хувцсны бок гэж бид нар авдагтай адилхан яг хувцсандаа зориулж бок авдаг шүү дээ. Тэрнтэй адилхан амны үндэдээ зориулаад яг хэрэгтэй оог аваад хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байхгүй. Тэрнээс өөрт нь таарахгүй оогоо авчиад энэ оо муу гэж хэрэглэх Дээрх үед өвчин амдах юм хэрэглээл те шүд өвдсөн нөхцөл гэрийн нөхцөл өвчин амдах юм уучлаа за зүгээр болчлоо ингээ яваад иж болох юм аа гэж яваад идэгсэн. Одоо хүмүүс яг хэр тэгж байгаас мэдэхгүй байна. Тухайн үеийн дээрх үеийн өвчин амдах арга барил одоо үеийн арга барил та харин энэ өвчин амдах юм хэрэглээд ингээд яваад ахыг ирнэ юу гэж бодд юм бэ? Яг одоо нэг дээрх нь үгээд байгаа юм бол алгаа. Тийм одоо 90 онд ч тэр байсан 2025 онд ч гэсэн одоо энэ асуудал байгаа. Одоо бас яг ийм асуудал хүмүүс байгаа юм. Маш их байгаа тийм. Тэгээ яг нөгөө нэг ийм ууга тэр үедээ л галыг унтрааж байгаа боловч одоо илүү нэг сөрөг өр нөлөө гарч байгаа гэсэн ойлгохгүй байгаа л да. Жишээ нь одоо
толгой өвдлөхэд бид ийм угаа намтчихдаг шүү дээ тийм. Шүд бол нэг намдаад тэгээ бүр цаашаагаа ингээд өвчлж явагдаад явагднаас. Ерөнхийдөө шүд чи өөрөө ахиж ингэж ургадаг ч юм уу өөрөө нөхөн төлшдөг хэрэгтэй биш байхгүй. Нэг л ингээд цоорох юм уу ямар нэг асуудал үүсвэл дандаа хүндрэл рүү явж идэг гэсэн үг. Одоо жишээ нь бид нар бөөр өвдлөгвөл бөөрний юм уугаад ч юм уу ингээд бөөр нөхөн төлжүүлдэг шүү дээ. Шүдийг эзэгт хийх боломжгүй. Заавалчгүй эмчид хандаж, заавал эмчийн тусламжтайгаар л ерөнхийдөө арга хэмжээ авч иж ирүүлж ин гэсэн үг. Тэгээ одоо ерөнхийдөө ийм уугаад намдж ин гэдэг бол одоо үчсэн байгаа. Шаардлагатай эмчилгээг тухайн үед нь хийлгэх юм бол нэг шүдээ аварж үлдэнэ л гэсэн. Тэгэхгүй бол өвдөлт намдчлаа ингээд зүгээр ингээд явж байгаа. Тэр нэг өдөр шүдний эмч дээр очдог. Нөгөөтг нь таны шүд ахуулахаар болсон байж тээ гэдэг. Тийм ахуулахаар болсон байж тээ гэдэг бүр юм асуудлыг үүсгэждэг байхгүй. Тэгэхээр за тухайн үед ингээд өвчин намдах юм уугаа даргалсан байж бол мэдээж одоо шүдний эмнэлэг орох боломжгүй ч юм уу те. Тэгээд дараа нь яг эрхэл хэрэгтэй л гэж байна. Тэгвэл яг шаардлагатай эмчилгээг хийлгэж шүдээ аварч үлдэх хэрэгтэй. Тэгээд одоо ч ингээд 2025 Монгол улсын шүдний салбарыг үл амар хөгжил нь бас нэлээд өндөр түвшинд явж байгааг харж байгаа. Ягаад тэгэхээр дуртай материал одоо Герман, Солонгос, Америкаас дистрибьютор компаниас аваад хэрэгжилж чинь эмчнэр нь яваад сурч чинь ингээ бүх юм ингээд яг адилхан хөл нийлүүлээд явж байгаа. Тэгэхэд нөгөө хүмүүс орж ирэнгүүтээ мэдээ алдуулах тарианаас нь айгаад байна те. Эсвэл би чихэр идээд ийм болсон гэдэг бол жоохон буруу асуудал. Тэгэхээр одоо Монгол улсын бүх шүдний эмнэлэг адилхан Солонгост хэрэглэдэг мэдээ алдуулах тариаг хэрэгжилж байна. Адилхан Америкт хэрэгжилж байгаа ломны материалыг хэрэгжилж байна гэхээр яг мөр зэрэгцээ явж байгаа. Тэгэхээр тэр 90 онд байсан нөгөө шүдний социалист нийгмийн үе юм уу одоо тэр үе бол ард тоцорсон. Чанарын эмчилгээний хувьд бол маш сайн байгаа. Тийм. Одоо дээр үеийн боддог шигээр бодож ерөөсө болохгүй л гэсэн. Одоо ерөнхийдөө нөгөө им угаал ингээл амар идэлж мэдээлж хүмүүс орж ирэхээр тэгдэх байхгүй. Шүднээс би эмчээс айгадаг. Одоо ийм байна тийм ээ. Тэр бас нэг талаасаа жоох юу. Одоо өөрийгөө хойхолж юм юм уу тийм. Тэгэхээр одоо ерөнхийдөө ингээд шүд гоё үл хүн өөртөө амар ихтэй болчихлоо шүү дээ. Хүний үдээс нүүр бардам инээж юм. Амнаас нь эвгүй үнээр гарахгүй юм ч юм уу тийм. Бас нэг өөртөө ихтгэлийг шүд өгдөг болсон гэж хараад байна. За тэгээд бидний үеийнхээс илүү одоо зэт үеийнхэн чинь илүү ийм өөртөө анхаарал тавьдаг болсон. Илүү шүд гэдэг хандлагатай болсон. Тэгэхээр хүн шүд гоё байна гэдэг чинь өөрийнхөө бас нэг ид ирэхэд ингээд илүү гоё ингээд хүн итгэлтэй байх юм уу тий. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг одоо шүд сайхан бол зүс сайхан болчиход байгаа шүү дээ тийсүүлээд. Аха. Шүдний гоо сайхан бол нэг асуудлууд болчиход байгаа шүү дээ. Шүдний гоо сайхан гэж ярьдаг болсон тий. Бүгдээрээ одоо яг хүн болгоны л одоо сонирхож байгаа нэг асуудлын талаар ярилцъя. Энэ бол мэдээж хэрэг имплант гэдэг зүйл байгаа. Имплант гэж яг юу юм? Имплант болон одоо химийн шүд хоёрын ялгаа нь яг юунд оршд юм бэ? Шүдний имплант гэдэг бол нөгөө шүдний одоо шүд авагдчихж байгаа шүү дээ. Энэ авагдсан шүдний орон зайг нь яг шүдтэй хамгийн ойролцоо эдгээр нь нөхөж байгаа л одоо хиймэл одоо шүдэл гэсэн үг үү тий. Тэгэхээр нөгөө химийн шүд гэдэг бол одоо зүгээр тэр орон зайгийн хэсгэн зур ингээ одоо шүдний харагдах өнцгөөс нь ингээ нөхөж байгаа асуудал. Имплант бол бүр ингээ ясны бүтц рүү орж ингээ хийгддэг эмчилгээ учраас илүү үр дүнтэй, илүү нөгөө одоо тогтцсон үед эдлэгээний хувьдсан сайн гэсэн үг. Одоо тэгээд нөгөө нэг Монгол улс ч одоо ингэж шít имплант хийх нь зөв үү буруу юу те. Амандаа одоо баг тийм төмөр юм суулгах нь зөв үү буруу гэсэн юм өнцөг гараад байгаа. Тэгэхээр имплант нь өөрөө төмөр шít титан. Титан учраас хүний биед хор нөлөөгүй. За тэгээ ерөнхийдөө манай дентал клиник студид шүдний эмнэлэг болохоор Солонгосын номер 1 Остенберидийн имплантыг хийж байгаа. Тийм. За Остенберинд нь болохоор ерөнхийдөө Солонгос тусдаа номер 1 имплант байгаа. За ер нь имплантыг хийснээрээ ерөнхийдөө л хүний одоо алдагдсан шүдийг нөхөх. Одоо хамгийн 99.99% рүү төгсөж байгаа хэлбэр гэсэн үг. За тэгээд имплант хийгдэх хугацаа нь ерөнхийдөө бол нэг 3-6 сарын хугацаанд хийгддэг. Тэгээд шүд одоо өөрөө ингээ байхгүй болсон. Одоо ингээ шүд алдагдал гэж юм үсэж байгаа шүү дээ тийм. Аль болох хурдан хэлэх хэрэгтэй. Тийм. Ягаад тэгэхээр ер нь араа бүлгийн шүд байхгүй болно гэдэг ч юм болохоор хүнд ерөнхийдөө зажлах ботлох үйл байхгүй болчихж байгаа гэсэн. За тэрнээсээ дагаад хоол боловсруулах хэлсэн одоо нөлөөлнө гэсэн. За тэгээд тэрнээсээ дамгаалаад эрүүний үеийн дээр очих ачаалал гэж нэмэгддэг. За тэгээд бас одоо
ганц одоо шүд алдагдахгүй эн чин ирүүний одоо нөгөө нэг нүүрний гурвалжин будлан гээл тэ хацрын арьс гоо сайхан үднээсээ эмгтээчүүд хүртэл харагдаг шүү дээ. Одоо ингээл зарим хүн чинь миний хацар жоохон унжаад ийн гэдэг. Яг үндэ тэрүүн дотроо нэг араа бүлийн шүд байхгүй байгаа гэсэн байгаа байхгүй тийм. Тэгэнгүүтээ одоо би имплант хийх юм бол миний буцаад засарх уу гэдэг байхгүй. Тэгэхээр засарх боломжгүй. Яг тэр хэсэгт нь л одоо зогсоно л гэсэн үг. Тийм. Тэгэхээр аль болох шүдэ авах болсон бол хурдан имплант хийлгэж хэл хэрэгтэй. Имплант одоо хийлгэхэд хамгийн тохиромжтой нас одоо нөхцөл гэж байт юм уу? Нас нөхцөлийн үед гэх юм бол мэдээж тэр чинь өөрөө нөгөө нэг айгу бас хийгдэх хугацаа урттай, өртөг өндөртэй эмчилгээ хийж явж байгаа. Тийм болохоор ер нь 18 наснаас дээш хүмүүст хийлгүүл зүгээр. Энэ нөгөө нэг юутай холбоотой гэхээр эмчилгээ урт байна гэдэг нь хүний сэтгэл зүйтэй шууд хамааралтай асуудал учраас нөгөө бас сэтгэл зүйн хувьд одоо чадамжтай гэдэг шиг тийм хүмүүстэй эцэгтэй ярилцж байгаа, дүүртэн ярилцж байгаад ингээ шийдвэл ерөнхийдөө 18 наснаас дээш байвал ерөнхийдөө зүгээр гэж үздэг. Танай амьлаг дээр ч юм одоо Монголд ер нь хамгийн бага настай одоо хэд орчим настай хүн имплант хийлгэжсэн тохиолдол байдаг вэ? 18 настай. 18 настай. Гэхдээ ер нь монголчууд ч амар яар хүмүүс шүү дээ. Имплантын хийгээл 3 сар болно шүү. 3 сарын дараа тэрий шүү гэж яриа л гэж байгаа. Бараг 7 хоног дараа миний шүд хийцэгдэг. Амар яар. Тэгэхээр тийм имплант гэдэг юм угаасаа өөрөө ястай нөгөө бороолох хугацаа гэж байгаа шүү дээ. Одоо бид нар ингээл хавиргаа угалчаад бороолохыг хүлээдэгтэй адилхан имплантыг хийчихэд өөрийнх нь ирүүний яс, хоншоорын ястай нэг бит болохыг хүлээдэг. Тэгэхээр тэр зайлшгүй 3-6 сар хүлээн гэсэн. Тийм тэр орондоо рентген зургаар авч хянаад за ясны хэсэг амжилттай ингээ бороолоод тэгээд тогтцоо центр сайн байх юм бол мэдээ тэр нүдэн дарагдчихж байгаа цогцсон хэсгийг бол хийхэд бол нэг хугацаа бол орохгүй 14-21 гэдэг юм богино хугацаа бол байдаг гэсэн. Манай хоёр эмчийн хувьд нэг юм асуухад яагаад тэр нь эмч болохоор шийдсэн бэ? Би зөвхөн багасаа бүрээддэг байсан эмч болно гэж тэгж байгаа л эмчээр болсон. Эмч мэрэгчлийг сонгосон доо. Хэдэн настайгаас яг би эмч болно гэж бодож ирсэн бэ? Ер нь нэг 10 марл ах гэж боддیں۔ Тийм манай гэр бүлийнхэн бүгд л намайг за чи ингээд эмч болох уу болоорой гэл амар тэгдэг гэсэн. Тэгээ би тухайн үедээ нэг ингээд юм ингээд зүг бурууг нэг мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэрээ эмч гэж бодож байгаа. Тэгээ сүүл рүүгээ ингээд ахлага ингээд ороод за эмч нэрээ бас гоё юм байна шүү гэдэг эмчиг баримжаа өөрөө аваад тэгэл эмчийн мэргэжлийг сонгосон. Тэгээд одоо ч баяртай байдаг. Балжин эмчийн хувьд бол жинзигийн уу юу? Тийм шүү дээ. Ер нь энэ салбарт ажиллаад одоо хичнээн жил болж байна. Би одоо 4 дахь жил руугаа явж байгаа. Тэгээ залуу үеийн инженерийн төлөөлөл. За хангал эмчийн хувьд Ягаад эмч болохоор шийдсэн бэ? Би ер нь 10 жилдээ айгүй их хүйсэн. Нисгэгч болно гэж боддог байсан. Тийм, манай аав нисгийн салбарт ажилладаг байсан. Ерөнхийдөө тэгээд 10 жилээ төгсөөд тийсэн ингээд орно гэж боддог гэсэн. Тэгээ манай хоёр ихч хоёул эмч ихгүй. Би ихээс 3-уулаа дээр хоёр ихч тийм. Тэгээ хоёр ихч минь хоёулаа эмч. Тэгээл өстой нэг өглөөл ангахт сурчсан та. Эмч болсон байсан. Тэгээл одоо ээж манай ээж чинь л ер нь эмч бол гээл. Тийм тэгээд бас ээж манай ээж чинь намайг мэс заслын эмч бол хэрэгтэй юм чи мэс заслын эмчээд. Тэгээ ер нь ээжээсээ 100% зөрөөд шүдний эмч болсон. Зөрөөд тийм би ер нь шүдний эмч болъё гэж зүсээ. Тэгээд шүдний эмч болсон да. За гурлаа эргээд имплант руу гаръя. Имплант хийхэд одоо тулгамддаг асуудлууд хүмүүсийн одоо түгээмэл айдсууд гэж яг ямар асуудлууд байгаа вэ? Имплант ер нь насан туршийн яг хэрэглээ юу? Имплант техник асуудал байгаа. Ясны шимэгдэл гэж асуудал байгаа. Имплант өөр ясан цуудаг учраас яс шимэгдсэн байх юм бол одоо нэг титан суулгацмаа суух асуудалтай. Тэгтээ заавал боломжгүй гэсэн үг ш. Одоо нөгөө нэг бид нар яриад байгаа өндөр одоо маш их хөгжөөж явж байгаа учраас хиймэл яс гэж юм байна. Тэгэхээр имплантаа хийгээд давхар хиймэл яс хийгээд имплант хийх бол асуудалгүй. Тэгтээ яагаад хиймэл нөгөө нэг түүш ясны шимэгч гинэ гэдэг нөгөө л шүд ахуулаад утаснаас болж байгаа гэсэн. Тэгэхээр аль болох шүд ахуулснаасаа дараа маш хурдан л имплант хийлгэх юм бол нөгөө нэг дараа ард нь үлдэх нөгөө нэг хиймэл яс нөхөх ясны шимэгдүүлсгүй шууд их боломжтой гэсэн. Тэгээд насан туршийн хөө гэвэл яг насан туршийн юм гэж одоо хорвоод байхгүй шүү дээ. Хүний өөрийн шүдэл насан туршийн шүд. Яг хоо тодорхой хэмжээний 10 жил, 20 жил, 30 жил байна. Тэгээ өөргөө гүйцэтгээд одоо солигдох ч юм уу хоёр дахь асуудал байгаа үүснэ. Тийм.
миний одоо хангалал гэдэг хүний хувьд бол имплантыг бол насан турших гэдэг дээр бол би өөрөө жоохон өрөөсгөл ойлголттой байдаг. Тийм яг насан турш юм гэж үл хүний өөрийн шүдийг л гэж би хувьдаа боддог. Өөрийн шүдийг бол хийзээч гүйцэхгүй л тийм. Гоо сайхан шүдний гоо сайхан л гэж яриад байгаа шүү дээ. Сүүлүүд Hollywood smile гэж зүйл сүүлийн гэлтгүй нэлээд яригадад одоо хүн болгон л бас мэддэг болсон, мэдхийг хүсдэг болсон зүйлсүүдийн нэг байгаа даа. Гэтэл нөгөө талд бас шүдээ гой сайхан байлгахын тулд шүдний паалнаалгадаг гэдэг нэг асуудлаас яригдж байна. Тэгэд яг энэ Hollywood smile те паалан гэд эдгээр зүйлсийн талаар одоо манай үзэгч сонсогчдод бас нэг гоё сайхан мэдээлэл өгвөл яг юугаараа ялгаатай байгаад идэв, адилхан зүйл юм уу те, ялгаатай зүйлс ээ юм уу те, яг яад юм бэ? Энэ дэр манай хангал хэмт илүү сайн гоё тайлбарж болов уу гэж байна. Hollywood smile гэдэг нь ерөөхдөө бол одоо хоёр янз байгаа шүү дээ, нэг нь паалангаар сэргийгдэх, нэг нь циркон бүрээсээр сэргийгдэх гэж хоёр байгаа. За паалангаар сэргийгдэнэ гэдэг нь ерөөхдөө бол одоо бидний ярьж зайснаар ломбны материалын дотор нь шаазангийн одоо агуулмжийн бөмбөлөгч юм уу одоо нэмэлт орц агуулсан тиймэр одоо хэлбэржүүлж хийж байгааг нь ерөөхдөө паалан гэж хэлээд байгаа. Циркон бүрээс гэдэг нь болохоор өөрөө яг юм нэг одоо юм юу нэг юм одоо бүлэг материал гэх юм уу те яг бүрээс их зориулагдсан циркон шаазан материал гэж байгаа. За энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр нэг нь болохоор одоо гэрлэр хатуурчиж штэ те одоо нэг цэнхэр бидний гэрлэр хатуурчиж байгаа. Циркон бүрээс гэдэг нь болохоор яг одоо бидний ярьдаг шаазан аяг шиг 930 хэмт ингэж одоо юу байдаг шатаж гарч ирдэг өнгөө алдахгүй тийм материал хэлж байгаа. Одоо нөгөө бидний яриад байгаа паалан бол ингээд 1 жил 2 жилийн дараа өнгө нь одоо жоохон өнгөө алдаад энтрич ч юм ямар нэг асуудал үүсдэг шүү дээ. Циркон бүрээсний тал дээр бол тийм байхгүй. Одоо шаазан аягыг угаагаад л өнгө ороод идэгтэй адилхан нэг одоо бид нар хүүхэд байхад нэг шаазан аяг байдагсан бол том болохсон тэр аяг яг өнгө хөвтэйг байдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан байхгүй циркон бүрээс 10 жилийн дараа ч гэсэн яг байна гэсэн үг. Тэгэхээр кофе уусан ч одоо өнгө шаардлагагүй. Анх яг ямар өнгөөр тийм үү? Тийм яг өнгөөр хийгдсэн тэр өнгөөрөө байна гэсэн. Харин паалан бол яг өнгө алдах гэдэг шүү дээ тий. Өнгөө алдна, хэлбэр хэмжээ нь алдагдана гэсэн юм тэр гэсэн хоёр янз байгаа. Hollywood smile гэж хоёлаа ярьсан шүү дээ. Шүд зордог паалан гэдэг. Одоо энгийн хүн хар ухаанаар бодвол Hollywood smile гэдэг нь шүд зорж байгаад хийдгийг хэлж байгаа юу. Нөгөө хүн ингээд нүүрэн дээр шүдийг зорохгүйгээр өнгийг сэргээгээд байгаа процесс гэсэн үг үү? Циркон бүрээсийг хоёр янзаар хийдэг. Нэг нь одоо яг өөрөө ч ярьж байгаа шүдийг зорж байгаад хийдэг гэж байгаа. Бас винир гэж байгаа. Винир гэдэг нь юу вэ гэдэг нь болохоор шүдний одоо нүүрэн талаас 2-3 мм-ийг аваад хилэн талын үлдээгээд хийдэг винир гэж байгаа. Юу яг бүрээс гэдэг нь болохоор бүтэн одоо шүдийг зорж хийж байгааг хэлж байгаа. За ерөнхийдөө бол яг Монгол улсад винир амир дийлэхгүй байгаа л да. Яг циркон винир дийлэхгүй байгаа. Ерөнхийдөө яагаад вэ гэхээр энэ Монгол хүний зажлын даралт хоол хүнстэй холбоотой гэж би үздэг. Яагаад тэгэхээр бид ч айгүй тийм хатуу олон сэддэг шүү дээ тий. Одоо өвлий жишээл мах иддэг 100 хорхог бодог гэд иддэг. Тэгтэл Солонгос улсад очиод идэхэд бүх хаал нь бутлах одоо зажлах үйлэн дандаа зөөлөн байдаг тий. Кимчи, будаа, ногоо гэж байдаг. Тэгэхээр винир Монгол хүнд хийлгэнгүүт Монгол хүний зажлын дарагт хагарчдаг. Тийм. Тэнгүүд бид хэд яг 2 дугаар хаалхан буюу бүрээс рүүгээ шилжиж байгаа. Илүү бат бих байсан. Тийм. Яг хөө мэдээч хувь хүний нөгөө нэг өөрийн бүх хүнийг бас тэгж амар мах идэр идэг гэж болохгүй шүү. Тэгэхээр хувь хүний өөрийн бас нөгөө нэг хоолных нь өнцгтөнд тааруулаад тэрэ болно гэвэл бид винир хийж өгөн татгалцахгүйгээр. Тэгтээ ерөнхийдөө бол винир бол зажлын даралт гэдэг юмыг бол жоохон бага авдаг. Ер нь гоо сайхан гэхгүйгээр бас эрүүл мэндийн шалтгаанаар шалтгаалж бас Hollywood smile бас хийгдээд тах шүү тийм. За тэгээд одоо эрүүл мэндийн шалтгаанаар хийгддэг гэхээр гүүрсэн шүлбэр гэж бас байгаа. Тийм. Тэр нь яав гэхээр одоо имплант хийхгүй те одоо жишээ нь бүр ясан чимэгдэж яс нөхөх боломжгүй болцсон мэдрэлүүгөө ойртсон ч юм эсвэл хоншоор дээр гамрын хүн дээрүүгөө ойртсон ч юм уу бүр ямар нэгэн имплант хийх боломжгүй одоо заалт гэж байгаа шүү дээ тийм. Тэрэн дээр гүүрсэн шүлбэр бас хийх боломж байгаа гэсэн. Тэр нь үл ерөнхийдөө Hollywood smile-ийн одоо тийм төрөл гэж хийж байна. Хоёр эмчээс бас нэг сонирхолтой асуулт асуумаар гинт санагдчихлаа. Одоо энэ олон жилийн эмнэлгийн салбарт ажиллаж байх явцад үйлчлүүлэгч нараас ч юм уу те сонирхолтой ч юм уу хөгжилтэй хүмүүс орж ирж ирсэн нь одоо айгаад идэг штэ манайхаа ч нэг юм ялангуяа эрчүүд бол тариа хэлэхээс айдаг. Хүүхнүүд бол харьцангуй би зоригтой гэж боддیں۔ Хүүхд гаргадаг учраас. Тэгээ хэр тийм хөгжилтэй зүйл тохиолж исэн бэ? Магадгүй одоо яг санаанд ч орж ирж байгаа тийм хөгжилтэй ч юм уу сонирхолтой тийм үйлчлүүлэгч ирнэ байсан уу?
Надад бол нэг 50 нас орчим ах үзүүлжсэн. Тэг их нэртэй гэрсэн. Тэгээ нэлээд том биштэй бедрум. Тэгээ би ч бас ингээд гоё явах. Заахаа орой. Тэгэл нөө тариа тарих гэж байх болчих. 3 цэт өвчвөл. Тэгээ заахаа одоо яах вэ хүү гэл. Тэгэхээр заах нь зүгээр. Тэгээ хиндрийн дуудаа оруулах зэрэг зүрэлчдэг. Хиндрийгээ гаргаад баачдаг дуу. Тэгээ одоо ямар хүний чи хиндрийн хажууд нь байлгаад л тийш. Тэгээд заах эвтэн нартай үзээд нэг тийм үзчихсэн тохиолдол байна. Яа тийм бол эхнэрийгээ харахаар баатарлаг мэдрэмж нэрхтээ үнээр тийм тэгээ ерөнхийдөө тэгээд нөгөө нэг бас эн чин тэр хүний буруу биш. Одоо нөгөө нэг 90 онд чинь яг л нөгөө нэг медальдуулах тариа муу байсан. Ямар ч эмчлэх боломжтой ч гэсэн шууд авдаг гэсэн. Тэгээ бүр зүрхэнд нь орсон. Ерөнхийдөө одоо нэг 50 40 50 насны ах нас ч эгч нас ч ер нь жоохон травматай шүднээс. Дандаа үзнийхаа дараа очиж байсан учраас өвдөл мэдэрчээсэн гэсэн үг баг тийм. Зүүнээс айдаг гэдэг асуудал бол бүр амар их байдаг. Тэрнээсээ болоод нөгөө нэг эмчээс айдаг. Эмч дээр очихоор ингээд салгалдаг. За тэгээ тарилаа шүү гэл ингээд амар гоё илдгээр хилэнгүүд ч гэсэн ингээд ёо яагаад тана яах вэ гэл ингээд бүр улам өөрийгөө ингээд айлгаад идэг. Тэгэхээр шүдний имлэг орохоос өмнө бас өөрийнхөө сэтгэл зүг бас ингээд нэлийн тайвшруулад ханживэл бас зүгээр юм шиг санагдаад идэв. Тэгээд одоо харин харцангуй миний харж байгаачлан эмч нараар ч гэсэн харилцааны ур чадвар өвчс нэлээд амар гоё сайжирсан. Юу тийм загнаад ч юм уу тий. Хүнийг ингээ одоо үгүй гэд хахад амын ангаа гэл тий. Ийм процесс ер нь бол миний харж байгаа байхгүй. Тийм тэгэхээр одоо нэг айлгүй хүрээ дээрээ гэдэг. Зүү тариурын хувьд ч гэсэн шал ялгаатай болсон. Дээрх үед ч нэг юм бүдүүн бараг нэг шиприз манай эмэгийн үуч бараг тариаг ингээд нөгөө шиприз буцалгаад дахин эргэлдэг байсан бол одоо бүр үнэхээр юм жижигхэн. Тийм нарийнхан зүүнүүдийг ашиглаж хийж байгаа учраас одоо тэгээд ерөнхийдөө хатхад хүртэл мэдрэхгүй байна. Ерөнхийдөө шүдний салбарын ихэнх бүтээгдэхүүн нэг удаа их болж шүү дээ. Одоо ам тэргэлж байгаа имгэрвч ч юм уу те тариа зү бүгд нэг удаа хэрэглэгдэж байгаа. Шүс орох юмнууд нь бол нэг удаа. Тэгэхээр нөө дээр үеих шиг заавал ч халдвар аавна гэсэн айдас байхгүй. Бүгд нэг удаа их болцсон. Байгаад учраас тэр ерөнхийдөө жоох эмигээд асуулах гайг болцсон. Ер нь тэгээд одоо нөгөө нэг харахад ер нь хаа газар харилцаан сарилцсан. Зарим ааштай хүмүүс ч байдаг те. Надад нэг тийм тохиолдсон юм байна. Ээж охин хоёр орж ирээд гурлаа орж ирээд тэгээд ингээл зөвлөгөө өгч байгаа л тэгснэ. Хичээхэн шүд ингээд зүгээр ургацсан чинь энэний шүд зүгээр ургах штэ гараа авчиж байгаа байхгүй тийм. Надаар ингээд зөвлөгөө авч байгаа. Тэгээ миний тэр ингээд 20 30 минут зарцуулсан. Тэр хүн зориулсан тэр сэтгэлтэй цаг байхгүй. Тэгснэ. Хичээхэн шүд зүгээр л ургацсан чинь гараад ингээд энийх зүгээр ургаж гараа авчих. Тэгээ тэр хүн хамгийн амар нь 2 жилийн дараа над дээр ирж байгаа байхгүй. Тэгээд 2 жил эрүүл мэндийн асуудалтай юм байна. Шүдний ямар асуудал? Үгүй яг нэг ингээл хувийн асуудал байгаа л та. Тэгээд нэг 2 жилийн дараа ингээд ирэхэд нөгөө 2 жилийн өмнө ирэхээс илүү амар те. Бүр хөндрүүлж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр үед ингээд тэр их чирээ миний үгэнд ороод зөвлөгөөгөө аваад эмчилгээг авцсан бол хүүхэд нь тийм асуудал үүсэхгүй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө одоо монголчууд аль болох эмчийн үгэнд орох хэрэгтэй те. Одоо нэг хэсэг итгэх тийм. Одоо нэг хэсэг чинь бас нэг чихээр нь утаж орхоог нь гаргана гэдээ бас нэг юм яа тийм интернетээр яваад тийм тэгээ тэр мэрэнд ингээд комментинаас ингээд ороод уншихаар хүмүүс байгаа хгүй те баг дуудлагаар ирээд гэрээр гарахгүй ч гэх шиг тийм амар эн чинь 2025 он шүү дээ тийм үстэй ямар 1995 он биш байхгүй юм хөгчиж үйдэн тэгэхээр заавал ч хөө тийм биш өөртөө ойрхон эмгтээ ороод өөртөө 30 мянган төгрөг зарцуулаад зөвлөгөө аваад заавал эмчлүүлэх шүү дээ ер нь миний нэг 32 ширхэг цагаан болоод байгаа юм уу болохгүй байгаа юм уу тий. Ер нь тий болоод байгаа юм уу болохгүй байгаа юм уу нэг үзүүлчих хэрэгтэй шүү дээ тий. Тийм зүгээр заавал янзлуулах ямар ч гэсэн тэгээд нэг арга хэмжээгээ авчвал ингээд санхүүгийн хоримтлал үсгээд за нэг 3 сарын дараа тэдэн дөрөвт одоо би шүдээ янзлуулчих юм уу тий нэг юм тэгээ явахгүй болохоор чинь эцсийн толгож ирчэнгүүтээ бас эмчийн буруу болгодог байхгүй монголчууд чинь тий та намайг өвтгөө тий. Тэгээ улаан цай ингээд шүдэн ингээ бүр дээд зөвхөн хэсгэнд байхгүй болцсон шүдийг аавна гэхэд бараг миний ивэр шүдийг авах гээд байна. Тийм юм байж болохгүй шин чинь. Одоо илэг дэлгүүгэл бид нар ингээд дотор ногоо ингээ эхоогоор л амны үнд тэгвэл ингээ бодтоор харж шít бүгдээрээ дээдл нь байхгүй. За таны шүдийг ингээд бид авнаа. Имплантийнэ ч юм. Тэгэхэд миний бараг зүгээр шүдийг чи авах гээд байна гэл тийм бас өрөөсгөл ойлгох байж болохгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө 30-40 мянган төгрөг зарцуулаад хамгийн ойрхон шүдний эмтгэрэг ороод өөртөө нэг зааварчилгаа аваад зөвлөгөө аваад
өөртөө жоохон сэтгэл гаргаарай л гэж Зөв. Тэрнээс гадна шүд ер нь хяналтанд ер нь хэдийн хугацаанд одоо жилд хэдийн удаа шүдний эмнэлэгт очиж шүдээ хянуулж үзүүлж явах хэрэгтэй юм бэ иргэд? Энэ дээр бол яг 6 сар тутамдаа гэж үздэг. Гэхдээ нөгөө нэг шүдний одоо цоорол ихтэй чулуун өнгөр ингээд айгүй амархан үсчдэг ч юм уу тий. Иймэрхүү хүмүүс бол 3-аас 4 сартаа гэж үзээд байгаа юм. Тэгэхээр тухайн амны хүндэд яг ямар асуудал байгаасаа шалтгаалаад иймч нөгөө эрэлтийг угаасаа хүн болгонд хэлдэг байхгүй. За та 4 сарын дараа ирээрээ, та 6 сарын дараа ирээрээ, хоёулаа тэр үед нь шүдийн дахиад шалгая, дахиад чулууг нь цэвэрлэе. За шаардлагатай бол тэр үед нь энэ шүдийн ингэж ломбдъя ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө нэгдүгээр ард иргэд гэдэг юм уу хүмүүсийн дунд нөгөө одоо шүдний эрүүл мэндийн боловсрал бас тодорхой хэмжээгээр муу байна. Хоёрдугаарт одоо тэдэнд нөгөө таниулах одоо сошиалор тий шүдний асуудлыг яг ингээ гаргасан юм контент ч гэдэг юм ийм тал айгууд нэлийн муу байгаа толботгоор хүмүүс яг нөгөө нэг юм яг 1995 он шиг л яваад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр их хариуцлагатайгаар яг энэ талаас нь айгуу сайн ингээ дэмжиж ч юм уу тий олон нийтэд түгээх хэрэгтэй гэдэг. Одоо нөгөө сая зэт үе гэлээ баг шүү дээ. Бид үе яадаг шүү дээ. Одоо яг ийм нэг үе одоо ингээл жоох хүүхдүүд үе гэж байгаа шүү дээ. Тэр үеийнх нь ийм нөгөө нэг инфлюенсерүүдэд хандаад ийм гоё шүдний эрүүл мэндийн ийм боловсрол одох хичээл өгмөр байгаа байхгүй. Заавал ч нэг ийм тоглоом сурчлах шүү дээ. Хоол гомд ч юм элдв жорим сурчлах шүү. Амны үндийг сурчлах тий. Амаа яаж угаах хэвэл амаа яаж арчлах ч юм. Тэгэхгүй одоо ингээд бүх юм бизнес тал руу хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ нөгөө маш их ютуберүүд энэ хандлт авч байгаа хүмүүс бүгдийг нь ерөнхийдөө ингээд жоохоо эрүүл мэндийн салбар заавалч шүдэх хэрэггүй шүү дээ тий. Маш олон тогтолцоо байгаа шүү дээ бидний. Одоо ингээд өвөл болоход өвлийнхэн готлыг өмсөөрэй, дотор өндөө өмсөөрэй гэж хүүхдүүдэд цагтагтай айтгаа ингээд бүх юм ингээд эрүүл мэнд ийм байдаг шүү тий. Кола хэрэг хуучин, гом хэрэг хийж гэдгийг анхаарлаа хандуулад нэг инфлюенсерыг нь ууссан гээ аваад за энэ инфлюенсерын шүд хий тий. Нинүүгээр нь одоо ийм хийгээд жоохон бас юм эрүүл мэнд тал руугаа одоо жоохон подкастууд явахгүй болохоор миний зүгээр ингээл зарим их харж байгаа юм бол дандаа ингээл дундуур нь реклам гараад тэгэл ингээл арих тамхи веб мэйгээс сурчлаа. Одоо ингээд ер нь 10 подкастны 8 веб шүү дээ тий. Энэ одоо тэдэн соролттой энэ вебийг ингээд үгүй тэрний орондыг оруулж ирээд энэ угаар амаа угаагаараа гэдэг л өөр байгаа байхгүй тий. Тэгэхээр юм яг ашигын төлөө байж болно. Гэхдээ хэмжээ хязгаартай бас давхар тэрний хажууд хүний төлөө эрүүл мэнд гэсэн юм явах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо хүмүүс сонсч ивэл заавалчгүй одоо бид нар гэхгүйгээр өөр имлэгтэй хамт олонтой нийлээд шүдний салбарлаас жоохон орж ирээд одоо манай энэ Балжины хэмжээлээд байгаа 95 оны өнцгөнд байгаад бол тэрийг 2005 15 25 болгоод ингээ үе үеэр нь жоохон дээшлүүлж гаргаж ирэхгүй л бол болохгүй байгаа. Энэ тал дээр хангал эмчтэр контент хийх санал орж ирвэл та хэр хүлээж авах вэ? Би одоо ер нь өнөөдөр л анх удаа юм нэнд орж штэ. Миний яд хил ам бас баггүй. Тэг яг баг хамт олонтойгоо нийлээд эмч нартайгаа хамт бол болно. Тэрнээсээ ганцаар болж чадахгүй бах. Тэгэхээр одоо манай энэ Балжин юм эмчгээд бас эмчнэр байна. Тэдэртэйгээ хамт бол болно тийм. Эрүүл мэндийн гой боловсрол олгох контентууд зайлшгүй шаардлагатай байна. Одоо 10 жилийн сургуулиудад хүртэл одоо нэг шүд угаах цэг гээл гараад байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан зүгээр юм амны үндийн боловсрол олох хичээл ормоор байгаа байхгүй тийм. Тийм ер нь одоо тэгж ордсон болов гэдэг шиг би ч одоо уг саяхан 10 жилийн хүүхэд гэдэг байлаа шүү дээ гэдэг шиг. Гэтэ би ерөөс эрүүл мэндийн хичээл дээр шүдээ ингэж угаарыг мэдгүй би ерөөс санахгүй байгаад байгаа юм аа. Тэгэхээр миний бодлоо баг ордоггүй байхаа. Хамгийн ойрхон одоо Балжины эмч сайн мэдээ одоо тийм жинзигийн хүн байна. Санахгүй байгаа байхгүй. Миний үе мөч ч юм байхгүй шүү дээ. Юу шүд угаах эрүүл мэндийн хичээлийг баг таслаад гардаг гэсэн шүү. Тэгээд тэнцч ярьдаг байсан. Тэгэхээр одоо нэг эн чи шүд угаах гэл нэг сард нэг удаа аян зарлал очиод пад гээл юмнуудыг хийчдэг үл зүгээр. Таны амлигийн хувьд шүд цайруултын үйлчлэгийг нэлийн сайн гэж сонссон. Энэ талаар яг шүд цайруулт ямар технологи баримталж чинь ямар шүд цайруулах үйлчлэгийг үзүүлж байгаа вэ? Манай дээр болох дээр Солонгосын номер 1 Stone брендийн шүд цайруулах үйлчлэгээ одоо тэдний одоо бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа. Энэ одоо бүтээгдэхүүний давуу тал гэх юм бол нөгөө хүмүүсийн ирээд идэг нөгөө хүсдэг нөгөө өвдөлтгүй тэгсэн ирнээсээ үр дүн нь баг буцдаг. За нөгөө орц найрлага нь шүдний буйл болон шүдний паалан гимтэхгүй гэдэг юм гоё зөөлөн бүтцтэй байгаа нь хамгийн гоё давуу тал. Тийм. Тэгэхээр ямар ч тач одоогийн байдлаар бол айгүй үр дүнтэй л байгаад байгаа. Тийм. Сүүлийн үед шүд цайруулалт гэж ихээр ярих болсон. Энэ талаар ер нь шүд цайруулалтын ямар арга техник технологиуд байдیں۔ Сүүлийн үед болон өмнөх жилүүдэд шүд цайруулалтыг ер нь ард иргэд хэрхэн хийлгэж байгаа вэ? Энэ талаар гоё мэдээлэл өгөөч.
Тэгэхээр нөгөө нэг шүд цайруулах бүтээгдэхүүний хувьд бол үйлдвэрлэгчээс шалтгаалаад маш олон янз байдаг л да. Шүдний гадаргуу дээр шууд түрхээ тодорхой хугацааны дараа тэрийг ингэж авах. За эсвэл одоо их ашиглагдаад байгаа нөгөө Япон солонгос цайруултууд бол нөгөө өвдөлтгүй энэ төр гээ тэгээд тусгай гэрлийн тусламжтайгаар нөгөө бодисоо идэвхжүүлдэг гэдэг юм уу. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд бол яг нөгөө Stone брендийнхаа цайруултыг ашиглаж байгаа. За энэ бол нөгөө хүмүүсийн нэг хүсээд байдаг нөгөө өвдөлтгүй, үр дүнтэй. За тэгээд нөгөө нэг бүтэц найрлагын зөөлөн, за дахин ингээ орох боломжтой гэдэг ийм цайруулт ашиглаад байгаа. Нилээн одоо үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд нилээн гоё үр дүнтэй байна гэсэн юу байгаад байгаа, үр дүнтэй байгаад байгаа гэсэн үг. Ер нь ингээд ард иргэдийн хувьд эрүүл мэндийн боловсрол, шүдний ариун цэврийн асуудал, зөв дадлууд гэж ярьж байгаа. Хүүхдийг эрт үеэс нь одоо хэрхэн шүдний өвчлөлээс урьдчилан сэргийлэх боломжтой байд юм бэ? Тэгэхээр хүүхдийг нөгөө урьдчилан сэргийлэхийн тулд энэ нөгөө ганцхан хүүхэд гэдэг дээр ярих бас айгүй өрөөсгөл. Энэ дээр болох дээр шууд эцэг эхийн хамаарал ороод ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө эцэг эх маань хүүхдтэй болохоос өмнө нөгөө үнэхээр одоо төлөвлөж явах юм бол амны үндийг эхлээд нөгөө эрүүлжүүлэх гэдэг асуудал ингээ яригадаад дуусчихж байгаа. За тэнгууд нөгөө хүүхэд гараад ирж байгаа. За тэнгууд хүүхэд гараад ирсний дараа нөгөө 6-аас 7 сартад нөгөө захиур урган сүмшүүд урган гэдэг процесс эхэлж байгаа шүү дээ. За энэ үеэс нь бол хүүхдийг ингээ тодорхой нөгөө зориултын сой зөрч юм уу. За эсвэл нөгөө хүн маарл интрээр ингээ амны үндийг ингээ арчиж өгөх. За нөгөө ингээ буйлыг арчих, шүдийн нөө арчлагч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлуудаас нөгөө хүүхдийн амны үндийн арчилгаа гэдэг зүйл маань ингээ анхдагчаар ингээд эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ нөгөө хүүхэд маань ингээд 3 нас 2.5 нас хүртлээ ч юм уу те ингээд гэрээ нөхцөл ингээд амны үнд ирүүлэх байгаа ингээд ээжийн гараар ингээд сахиулж байгаад шүдний эмнэлэг гэдэг зүйлтэй ингээд танилцсанаа. За энэ үеэс бол шүдний эмчтэй эцэг эх маань хамтраад ингээд гурвалсан харилцаа гэдэг зүйлээр амны үнд ирүүлэх хувьд ингээд арчилгаа ингээд анхаарал хандуулаа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө шүдний эмнэлэгт анх ирэхээс өмнө эцэгчүүд маань хүүхдээ нөгөө нэг шүдийн угаахтаа хөвтүүлж ингээ угааж ивэл тэр нь нөгөө шүдний эмнэлэгт очиод нэг хөвтдөг нэг процесс байдаг шүү дээ. Тэрэнд нь ингээ гоё бэлдэж өгч байгаа гэсэн. За тэгээд нэмэлтээр одоо анх очих байгаа хүүхдүүдтэй сэтгэл зүйг нь бэлдэх хэрэгтэй. За шүдний эмнэлэг бол ийм амар зүйл биш. За ингээд өөрийнх нь шүдийн ийм гоё болгодог гэдэг ингээ хөөрхөн өөрийнхөө үг хэллэгээр тийм аюулгүй гэдэг зүйлийг ингээ мэдрүүлж ийж нөгөө хүүхд маань эмнэлгээ сайх айдас нь багасаад ингээ дуртай болох хандлага руу хандна. За тэгэхээр нөгөө хүүхдийн нарийн мэрэгчлийн эмчнэр бол мэдээж хүүхдтэй хандах харилцаа энэ төр бол маш сайтай. За минийхөө суугаараа хөвтөрөө энэ төр гэл тий. Энэ дэр бол ерөөсөө ингээд айхан байхгүй эцэгчүүд би бол тийж илмэрдэг айхан байхгүй. Хамгийн гол нь нөгөө хүүхдийн сэтгэл зүг эцэг эхчүүд маань хамтдаа гоё бэлдэж өгвөл урьдчилан сэргийлэх амжилттай болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр за тэгээд анхны үзлэгээс нь ингээд үзүүлээ явлаа. Тэр нь ингээд за одоо цоорлын эрчим ихтэй байх юм бол за 3 сарда нэг удаад үзүүлдэг болоо. За тэгээд цоорл нь ингээ багасаад 6 сарда нэг үзүүлдэг болоод ингээд ерөнхийдөө бол ингээ баг-багаар тасгах процессууд байж болно гэсэн үг. Сүүлийн үед хүүхдүүд одоо миний охин гэхэд жишээ нь одоо нэг 11 настай тэгээд ерөнхийдөө шүд ингээд наан цаана ургах тийм асуудлууд. Урд өмнө нь энэ зүйл би магадгүй хавар байсан байх гэж боддог. Би ч яг мэрэгжлийн хүн биш болохоор тэгээд яг сүүлийн үеийн одоо өсвөр насны баг насны хүүхдүүд ингээд шүдний аппарат заавал хийх юм шаардлага гараад эрүүн нүрийн амны гажгууд үсэт энэ ямар буруу дадал зуршлаас болоод одоо эцэг их бидний ямар алдаатай зүйлсээс болоод хүүхдүүдийн маань шүд одоо өнөөдөр ийм байдал хүрээд байгаа юм бэ? Хоол өстэй. Ягаад гэхэд одоо зажлах үйл гэж юм байдаг. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг дээр үе чинь бүх юм ингээд уялдаа холбоотойсэн байхгүй. Ингээд хавирга бариад мүлжүүлгээл те. Тэгээд хатуу харуул идүүлгээл те. Тэгээд нөгөө нэг тараг уучаад долоо гээл те. Чин залгуур нөлөөлөгч юм маш их уялдаа. Одоо бүх юм нухш болчихлоо шүү дээ. Алюминий нухш компот ингээл тэгэл хүүхдтэй ирзэн чихэр бүх юм зөөлөн юм болцсон. Тэгэхээр хүүхдийн сүн шүдний доор нэг байнгын шүдгээд ингээд юм ингээд байж байгаа шүү дээ те. Тэнгүү сүн шүдэн дээр зажлын даралт гэж юм очиж ийж доод нөгөө байнгын шүдийг ингэ сэдэгч болгож өгдөг байхгүй. Хөөе найзаа ингээд сэрээдэг гэсэн. Тэгэхээр зөөлөн мэдээд хаа нөгөө нэг шүд чинь ингээд сэрэхгүй ингээд унтаа байдалд үлдээд зарим үед бүр шүд ингээд тагнаан дотор саатах тохиолдол байгаа шүү дээ. Ер нь тийм тохиолдол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо нөгөө ингээд заавалч ингээд хүүхдээ эрхлүүлээл нөгөө ингээд миний хөө зөөлөн мах зөөлөн харуул биш байхгүй. Сэргээрээ жоохон хатуудлаг чанарын харуул хатуудлаг чанарын мах идүүлээд зажлын дарал гэдэг юмыг үүсгэж явах юм бол тэр эрсдлээс бид аль болох сэргийлнэ л гэсэн.
Тэгвэл дээрх үед чинь ингээл сайхан мах чанаал тойроод бүгдээрээ мүлжцгөөгөр эдэр эмийн хүүхдүүд гээл аав нар ээж нар тэгдэгс. Тэр бол маш зүг байсан юм шүү дээ тий. 90 оншоор ясны хөгжил тэр ажиллах хөл маань айгүй эргээр нөлөөлж одоо дараагийн урах байнгын шүдний орон зайг нь бэлдэж өгдөг л гэж үзээд байгаа. За энэ дээр нэмэлтэр их юм бол нэг зуршлууд орж өгч идэг. Одоо хүүхдүүд маань ингээ шанаагаа тулцуудыг за эсвэл балны артал мэрдэг. Тэр бас орд юм уу? Эсвэл ингээ хумсаа мэрдэг ч юм уу. Энэ болгон маань нөгөө нэг харахад нэг анзаарахгүй юм шиг боловч байнга нөлөөлөд байгаа учраас 90 оншорын зуултын гажиг ч юм уу эсвэл байрал зүүн гажиг тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд нөгөө хүүхдээ одоо өөртөө анзаараагүй байх үед ингээ ажиглаад миний хүүхд одоо тий ажиллах одоо нөгөө хоол зүйдийн хэд зөөлөн бүтээгдэхүүн хэрэглээд байна уу. За эсвэл нөгөө нэг хурууга хумсаа ингээ мэрээд байна уу гэдэг дээр бас ингээ анхаарах хэрэгтэй. Тийм анхаарад шүдний имлэг орохдоо эмчтэйгээ ярилцаа тийм манай хүүхд яг ийм зуршилтай байгаад байна. Энийг та ингээ над хэлээд өгөөрэй те. Энэ нь ингээ шүдний гоозууд нь ингэж нөлөөлдөг шүү гэд хэлээд өгөөрэй ч гэдэг юм уу ингээ тийм харилцаа хамааралтай байх хэрэгтэй. Ер нь одоо гажиг цэцлийн аппарат юм чинь дотоо хоёр янз байхгүй. Авагддаг болон авагддаг. Тэнгүүд энэ дээр ярингууд чи ингээл хүүхэд одоо ингээл 5 6 наснаас авагддаг аппарат зүгээд нэг шилжиж авагддаг болдог ч. Тэгэхээр энэний нэг үнцг нь ерөөсөө л эрт шүдний эмчил хандах. Хамгийн одоо хурдан ингээд шүдний эмчил хандах. Илрүүлэх гэдэг нь шүү дээ тий. Тийм бол заавалчгүй том болоод 2 3 жил нөгөө шүдний аппарат зүгээд байх юмнаас татгалзаж байгаа гэсэн үг байхгүй. Харин хүндрээд ирэх юм бол нөгөө нэг хүчээр одоо нөгөө нэг аппарат хийнэ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө шүдний салбарын хамгийн номер 1 зорилт юм бол ерөөсөө л шүдний эмчил хандах. Цаг алдахгүй. Шүдний имлэг тандаж урьдчилан сэргийлэх сонголт юм байна тий. Тэгээ одоо сайн нэг манай балжины эмч хэлээд байгаагаар хүүхэд одоо ингээл тасгана гэдэг шүү дээ. Дээр үед нам амааг бол манай бол ингээл өвдгөндөө хийж байгаад эмчтэйгээ нийлж байгаад өвдөнгөт нь шууд хүчээр хайж байгаа шүү дээ тий. Би тэр эмчийг одоо хүртэл танд мэддэг хөөхтэй одоо хэлэлцээ шүү. Одоо харахаар байдаг уу? Би мэднэ хаана ажиллаж мэдж байгаа угаасаа тэгээд хөшөрсөн. Одоо бол тийм үе байхгүй шүү дээ. За нэг өдөр шүдний имлэг дээр таниулж штэ. За ийм тойл үйдэг, ийм багаж үйдэг. За баярлаа баяртай. Хоёр дахь өдөр ирлээ. Ахиад таниулаа баярлаа баяртай. Тэнгүүт зарим ихчүүд болохоор тэрийг яг амар ойлгохгүй байх те. Би ажил те. Өнөөдөр ирснийх зүгээр яаж хийж байгаа л дараал янздуулчих. Тэр имчиг дуудаж орж иж байгаа чамаг хохин шүү гээл те. Тэгэхээр чи хүүхдээ айжж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийнхээ төлөө өөртөө цаг зав гаргаад 2 3 удаа шүдний имлэгийг таниулаад те зүгээр гоё. Одоос энэ 10 жилийн хүүхдүүдэд эсвэл 1 2 дугаар анги хүүхдүүд юм гоо шүдний имлэгийн танилцуулах сургалт явуулж байна шүү дээ. Ийм баг чинь толины юм байдیں, ломбоны юм байдیں, гэрлэний юм байдیں. Тэгэхгүй би ажилдаа яарад энэ цайныхын цагаар орж исэн. Алийг наадахад гарч байгаад нэг тэрийг дуудаж шүү охин шүү. Одоо тийм юм ээж аав нар болох хэрэгтэй. Одоо ч тэр байх шүү дээ. Бага. Тэгэхээр манай имлэг нөгөө хагас битэн цайнд ажилладаг байхгүй амралтын өдөр ажилладаг. Тэгэхээр амралтынхаа нэг өдөр хүүхдтэй нэг өдийн цайны нэг тал цагаа зарцуулаад заавалчгүй ирээл дардж үзэх хэрэггүй те. Өвөө нэг ийм кристлинг чойшоо дэшээ хөдөлт юм байна, усгойж тийм байна. Тийм юм таниулаад их юм бол дараа хүүхд орж айцгүй болчихдог байхгүй. Тийм. Тэрнээс хүүхэд болгон шүдний эмчээс айдаг тарамаатай биш байхгүй. Тэдрийг зүгээр ээж аав болгон эмчнэр л бий болгож байгаа. Энгийн зүйл мэт ойлгох хэрэгтэй. Тэрнээс төрхтөөл шууд шүдний эмчээс айдаг гэж төрөхгүй шүү дээ. Тэрийг бид нар бий болгоод байна шүү дээ. Тэр бий болгоод байгаа хүчин зүйлийн зүгээр гоо эрэг болгоод өгч юм бол тэр юм байхгүй болчихно. Одоо зарим хүмүүс өөрсдөө Google ороод ирдэг шүү дээ. Сайн мэн өвчий гэж ороод ирдэг тийм. Тийм болгочих юм бол шүдний эмчиг рүү яана энийг авч явна гэсэн айц байхгүй болчихно. Өдөр тутмын дадал зуршил гээд ярьдаг. Тэгээд ерөөдөө бид нар одоо энгийн хүмүүсийн хувьд бол өдөрт 3 удаа угаах хэрэгтэй гэд нэг тийм тав байдаг байхгүй юу. Гэтэл яг ингээд өдөрт үнэхээр 3 удаа угаах хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл одоо ингээд гадны энэ хоол хүнс хэрэглэх тутамдаа ингээд байнга шүдэ угаагаад байх хэрэгтэй юм. Хамгийн хүнд ер нь хоол хүнсгүй ер нь байнга ингээд цэвэрхэн байх хэрэгтэй юм уу? Тогтмол тийм шүд угаах тийм заагцсан тоо гэж байт юм уу? Тэгэхээр нөгөө нэг яг манай Монгол улсын нэг эрүүл мэндийн яамнаас өдөрт 3 удаа гэдэг нэг юм тоо байгаад байгаа шүү дээ. За тэрийг ингээд барих нь бол зөв. Гэхдээ нөгөө нэг нэмэлтээр бид нар нөгөө шүдний гадар утх өнгөрөө шүдээ угааж ингэж арилгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө нэг амны өөрөө шүлс маань өөр амар ач холбогдол өндөртэй зүйл байхгүй юу? Тэгэхээр амны нөгөө цэвэрлэгдэх процессыг шүлс маань ингээ хангааж өгж идэг. Ер нь бол бид нар ингээ шүд угаагүй. За ер нь ингээ ярьж хахад те ингээ өдөр тутмын одоо нөгөө одоо өдөр тутмын хэсгүүдэд өдөр тутамд тийм тэгэхээр өдөр чадвал 3 удаа угаа за өглөө өдөр орой за чадахгүй байх юм бол өглөө өдрөө л угаасан дээр тийм тэгээд
нөгөө шүлс гэдэг зүйл маань айгүй чухал ач холбогдолтой учраас амны үндийг ингээд тодорхой хэмжээнд цэвэрлэх процесс Тэгвэл өглөө өдөр орой гэдэг бидний бодлоос зөв байх нэ тий. Тэг яг 3 угааж өдөрт 3 угааж байгаа шүү дээ. Тэрнийхээ завсар бас ам зайлах уус мэл хэрэглэж байна. Тийм ам зайлах уус мэл хэрэглэж болно. Тийм гэхдээ нөгөө нэг 3 угааж захтаа яг чанартай угааж гинэ үү? Яг нөгөө өнгөрийг бүрэн арилгаж чадж гэнэ гэдэг дээр бас ач холбогдол өгөх хэрэгтэй. Гял ингээл тий 30 секунд ингээд нэг амар гатаа угаараа угаах нь хэр үдүнтэй. За эсвэл яг ингээ минутаараа амарсаа 1 удаа 2 удаа угаах нь хэр чухал юм гэдг нь бас айгүй ач холбогдолтой. Нэг тоондоо чухал биш нөгөө чанартай угаалт нөгөө өнгөрийг айгүй сайн арилгаж чадж гэнэ гэдэгт амар сайн ач холбогдол өгөх хэрэгтэй. Би бас нэг зүйл сонирхоод идэх байхгүй юу? Хүмүүс ингэж яриад дээ. 25-ны гэж ярьдаг чинь 25-ны актаараа хүнд хэрэгтэй хэрэггүй гэл тэнд нэг хүн дээр оцсон чи хэрэггүй аавна гэж энд ирсэн чинь 25-ны актаараа байх ёстой гэж нэгэд ер нь энэ тал дээр яг бидний энэ бодол ер нь актаараа байх ёстой мó байхсгүй мó? Аха тэгэхээр нөгөө нэг актараа шүд маань өөрөө насны онцлогоор шалтгаалаад одоо үед нэг 17 16 настайдад ингээ урагчдаг болсон. Дээр үед нэг 25 автад ургадаг байсан. Тэгэхээр актараа ерөнхийдөө нөгөө авж байгаа хид хидийн шалтгаанууд байгаа. Нэгдүгээр нөгөө 90 он шороо ясан нөгөө багтахгүй гэдэг нэг шалтгаан байгаа. Хоёрдугаар багтаад гарч ирсэн чинь нөгөө хамгийн хойно ургаж байгаа хамгийн хойдлын шүд учраас нөгөө шүдний сой цангалтай өрхөөгөөс болоод маш том цоорл үүсчихсэн. Тэнгүүд нөгөө хойдлын шүдийг имчлэг гэхээр нөгөө багаж багтдаггүй, харагддаггүй. За эсвэл нөгөө нэг шүдний ингээд зайнаасаа хамгаалтаасаа шалтгаалаад бүр ингээд харагдахгүй тохиолдлууд айгүйх байдаг. Тэгэхээр авж байгаа гэсэн. За хоёрдугаар гэх юм бол гажиг цэцлийн заалтаар буюу нөгөө амны үндэд нь зай шаардлагатай байгаа учраас нөгөө эмчилгээний заалтаар ерөнхийдөө ингэ авж байгаа хид хидийн шалтгаанууд байгаа. За тэгэхээр нөгөө тухайн үнний амны үндэд нөгөө 25-ны актараа нь гараад ирээд хангалттай жажлах үйлдэнд оролцоод за үүлийг гүйцэтгээд ингээд асуудалгүй байгаад байгаа юм бол окей байж болно шүү дээ. За үнэхээр асуудал үүсгээд тэ цоороод эсвэл угааж чадахгүйгээсээ болоод эсвэл завиугүйсээ болоод асуудал үүсгээд байвал авсан л дээр гэсэн үг. Тийм тэглэж одоо ер нь бол бас нэг 25-ны актараа нь дутуу тий 3 актараатай 2 актараатай эсвэл бүр актараагүй ч хүмүүс байна. Энэ нь нөгөө нэг тийм нэг эргэтэн дутуу ч юм уу тий нэг гаж гэдэг ойлголт бол байхгүй болчихсон. Зүгээр нормал зүйл. Зарим хүн 3 актараатай байх нь зүгээр байхгүй байсан ч зүгээр. 25-ны актар ил гарахаар нь авах биш байхгүй. Хөндлөө ургалттай гэж байгаа. Ил гарахгүй бүр 90-ийнхаа ясанд хөндлөө ургалттай гэж байгаа. Тэр нь одоо бас нөгөө нэг шүдүүдээ шахаад бас одоо шүдний бөөгнөл гэж хүмүүсэгдэх байхгүй юу. Тийм. Тэгэхээр тэрийг одоо нөгөө нэг эрдэнэтгэн зураг авч ижил одоо онцлох боломжтой. Тэгэхээр заавалчгүй нөгөө нэг одоо ингээл 40 30 гарчаад миний 25-ны актаараа гараагүй гэлдэг тийм. Яг эрдэнэтгэн зураг авах юм бол ясан дотор хөндлөө ургалттай байждаг. Тийм тохиолдол ч бас байгаа. Тэнгүүд нөгөө шүдний 90-ний үүдэн бүлгийн шүднүүдийг уршигаа ингээд зүтгэгээд ин гэдэг шүү дээ. Дэ шахагдаад ингээд тим заалтараас авч болно. Тэгвэл шүдний заалтаасаа хүний тухай ясны бүтц шүдний онцлогоос шалтгаалж байгаа юм шүү дээ тий. Авахгүй ерөнхийдөө шийднэ гэсэн үг. За писта маш сайн ойлголоо. Тэнгүүт одоо тэгэл ахаар нөгөө төрний ярьсан асуудал миний бүтэн шүдийг авахгүй тийм. Миний зүгээр байгаа шүдийг авахгүй тийм шүү дээ. Та миний зүгээр бүтэн байгаа шүдийг авахгүй тийм шүү л гэдэг. Тэгэхээр зэрэг чинь ер нь хүний зүв зүгээр байгаа эрүүл хэрэгтэн ямар ч одоо эмчийн тангараг өргөцсөн одоо шинжлэх ухааны одоо оролцоо мэдлэгэр авахгүй шүү дээ. Болохгүй болоод авж ийна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас нэг тийм совс хүн байх хэрэгтэй. Энэ хүн болохгүй болоод миний юм авах гээд байна гэдэггүй яагаад авах гээд байгаа юм бэ л гэдэг байхгүй. Шүдний өвчлөл ер нь дамжаарахаараа ямар үр дүнд хүрэх юм бэ? Шүдвэл айгүй олон шалтгаантай. За зүгээр энийг ингээ хариул ингээ маш мөргөн сэдв байхгүй. Маш том хүрээгээр яригдана. Яг зүгээр тэрний тодорхой ингээд нэг жижиг булангаас нь ярих юм бол нэгдүгээр төрөний ярьсан хоол хүнс. Хоол буталж чадахгүй болж шít. Хоол буталж чадахгүйгээр бүхлээр нь зайлгана. За бүхлээр нь зайлах юм бол залгуур болгон ходоод асуудалтай болно гэсэн үг. За хоёрдугаар асуудал гэх юм бол нөгөө нэг юу араа бүлгийн шүд алдагдах юм бол 90 үеийн дээр ачих ачаалал үүснэ гэсэн үг. Одоо ингээд ирүүн мултардаг ч юм уу ирүүн гэдэг жоохон таг гэдэг дугаараад идэх хүмүүс ялангуяа араа бүлгийн шүдэг байгаа байхгүй юу? Тийм. За тэгээ үүдэн бүлгийн шүдэх юм бол мэдээж нэг таслах зуух ч юм уу те тэр үйл нь байхгүй болчин тэгээ нэмээд гоо сайхны бас одоо юу хэрэгцээ шаардлага нь алдагдана гэсэн үг. Ерөнхийдөө тэгээ одоо ингээд юм хөгжсөн юм чинь шүднээс үүсэх асуудал айр багассан гэж бодоод байгаа. Би бол одоо ерөнхийдөө хувь хүнийхэн тал дээр бол шүдний эмчээс айгаад ийм болгоцсон гэдэг тал дээр би жоохон хувь хүнийхэн тал дээр дурамчин байдаг.
Одоо ингээл нэг байрны дор нэг шүдний имлэг байсан шүү дээ. Тэрийг ороо үзүүлчих боломж Монголын бүх хүнд байгаа. Одоо нөгөө нэг танаа тоныгоор гардаг шүү дээ. Нөгөө савнгийн мөнгө олдог л ахгүй юу гэдэг шиг шүдээ үзүүлэх мөнгө хүн болгонд байгаа. Тийм. Яагаад тэгэхээр нэг ам гэдэг юм дотор шүд байгаа учраас ард нь харагдахгүй болохоор хүн орхичод байгаа байхгүй. За дараа. Хэрвээ хамрынхаа нэг бүглэрчүүл бушуухан хамрын эмчтэр очин нэстэг. Өө энэ чинь битүүрчлээ болохоо гэж. Эсвэл нэг хөмсөггүй шууд очин нэстэ. Тэгтээ шивэлж игээл. Тийм газ хөмсгөө шивүүлж. Тийм. Тэнгүүт нөгөө нэг инээхэд ингээл үүдэн хэсэг нь харагдаад идэг. Араа нь ардаа юу ч гэсэн. За энийг хоёрдугаар асуудал болгочих. Тэгэхээр яг үндэ тэр хоёр биш. Яагаад тэгэхээр ялангуяа ирүүний араа шүдмүүд ингээд өрөвсөх юм бол голтын эрхтэн рүү эдээ ордог байхгүй. Залгуур эрхтэн рүү эдээ ингэж орсож ордог. Одоо ирүүн ингээд доогор нэг зүслэг хийсэн тохиол байдаг шүү дээ. Удаандаа явах юм бол тийм бүр голтын эрхтэн рүү эдээ орно. За тэгээд хоншоор дээр ярих юм бол гамрын хөндий өрөвсдөг, эдээлдэг. Тэгээ бүр хүн дээр ярих юм бол ухрахаар ордог. Бүр одоо мянгад нэг юм хоёр тохиолдол бол хүннүүдний хараагүй болдог ч юм уу. Амар тохиолдлууд бас байдаг байхгүй. Тэгээ тэр үл одоо хүн болгон тохиолдоод тахгүй ч гэсэн бас хаалгачин тогшоол байж байгаа. Хэрвээ араа бүлгийн шүдчийн ингээ язоор болцсон хорхот байгаа юм бол нэг өглөөл найзаа гэж сэрэх боломжтой. Тэгээ одоо ерөнхийдөө монголчууд нөгөө нэг гадагшаа айгүйх аялалтай өчлөө шүү дээ. Уур амьсгалын нөлөөнд ордог болсон. Тэнгүүт энд ингээ шүднэ өвдөхгүй байж байгаад гинт нэмэх 30 градус очингууд нөгөө шүднэ хавдах магадaltaй байхгүй. За тэнгүүт нөгөө нэг 10 хоног амар гоё чийл аялах гэж яваад байгаа тавриш яах вэ? Шүднэ хавдаад 10 хоног аялж чадахгүй болчих واخ. Тэгэхээр ерөнхийдөө бас уриалгах талаас нь одоо аял зугаадгийн удирдал хийж байна. Тэгэхээр амны өндийг нэг сайхан чеклүүлээрээ тухтаа хэлсэн зэр. Тэгэхгүй за гайгуудыг явж идэв. Нөгөөт нь гинт хүүтэн цаг урдчихэд халуун руу очихоор пак хавцчих магадгүй шүү. Тэгэхээр бас одоо ийш тийшээ аял зугаалгах явж байгаа хүмүүс бас ер нь шүдээ үзүүлээрээ. А хоёрдугаар ч ерөнхийдөө Монгол улсын шүдний салбар мөнгө нь одоо төлбөр хэмтэх байхгүй. Би өөрийгөө хэмтхэн гэж хардیں۔ Шүдний салбар. За одоо Америкт жишээ нэг ширхэг циркон бүрцийг $1000 хийдэг. Тэ? Одоо Солонгост бол нэг 400,000 вон хийдэг ч юм уу ингэж хийгддэг. Тэгвэл тэр $1000 тэр 400,000 воноор хийдэг материалаар бид нар энд яг л адилхан хийж байгаа. Яг адилхан хийж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр одоо гадагшаа ингээл 4 жил сургуулж явах гэж хөхт байгаа шүү дээ. Тэ оюутан хөхт. Монголдо шүдэн яз болж явах хэрэгтэй. Ягаад гэвэл надад энэ тохиолдчихсан байхгүй. Нэг хүний ингээд ирсэн яана хангалахаа би ингээд шүдийн болчиход ирлээ гэдэг. Тэгээ тэнд янзлуулах гэсэн чинь онгоцныхаа тийзийг аваад гэрээхэндээ бэлэг аваад ирээд шүдэн янзлуулчаад буцаад тэнд очихоос хэмтэх юм байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас ерөнхийдөө гадагшаа дотогшаа амьдрах гэж байгаа хүмүүсийн үл шүдмүүдээ Монголдо их нутагтаа сайхан янзлуулчаад тэгээж явбал бас амар. Тэгээ хүний нутагт очиод те бас ямар юм хийж байгааг мэддэхгүй. Тэгэхээр хүний өөрийн нутаг гэдэг чинь гоё шүү дээ. Хилээрээ гэртэйгээ ойрхон цаг заваа гаргаад тэгээ боломжийн өртгөөр чанартай эмчилгээ авна гэдэг чинь хамгийн одоо гоё мэдрэмж үстэй те. Тэгэхээр тэр тал дээр айгүй анхаарцгаагаар одоо бас өвөл болж байна, аял хэлж байна. Тэгэхээр бас нэгэндээ амжуулаад одоо бүгдээрээ явлаа. Тэгтээ хүмүүс хэлэхгүй шүү дээ. Чимээгүй ирээ шүдэн ястуул. Тэгэхээр би үл тийм тохиолддог гэж зүгээр дотроо битүүхэнтэй боддtiin. Магадлал угаасаа байгаа. Тийм. Тэгээ манайхан гадагшаа явахаас өмнө баг маргааш явлаа гэдгээ болчмор байна гэдэг үү. Тэгээ өмнөх өдрөн шүдэн имлэг болдог. Тийм баг нэг юм хугацаа тавьчихсан. Гэтэл тэнгууд ч нөгөө тухайн хүний амны үндийг шалтгаалаад 2-3 хоног үргэлжлэгч юм байна. За тухайн үедээ эмчилчих юм байна. Тэгэхээр яг нөгөө шүдний эрүүл мэнд гэдэг дээрээ за нэг ядаж нэг 10-14 хоногт ингээ нэг юм запастай ингэж ирээд гоё ингээд эмчилгээ үйлчлэгээ авчаа явах юм бол нөгөө нэг чанартай эмчилгээ гэдэг зүйл нь бас тэнд байгаад байгаа байхгүй юу? Дутуу эмчилүүлчихэл явна гэдэг чинь өөрөө дараа гарах хүндрэл гэсэн ер нь бол. Тэгэхээр манайхаа хэрвээ одоо уран дулаан газарлаа одоо удахгүй нисэхээр төлөвлөж байгаа бол наана шүдний эмнэлэг заавал цаг аваад нэг үзүүлэхэд гимгүй юм байна те. Ер нь бүр үзүүлэр гэж хэлмээр. Үзүүлээрээ те. Гэхдээ одоо тэр чинь нэг хүн тодорхой хэмжээний 5 сая төгрөгийн зардлаараа жишээ за Таиланд руу аялахаар явлаа. Одоо утаанаас байхгүй болоод гоё амрах гэдэг шүү дээ. Тэгээ очсон чинь шүдний өвдөд стресстэй хэцүү байгаа. Тийм шүү дээ. Буцаалах та гэдэг. Тийм. Тэгээд жоохон ингэсэн доор нутах их нутагтаа сайхан яаздуулчаа 50 явуул амар. Гэхдээ ер нь Монгол хүний би бол 32 шүдийг бүтэн хорхоог байна гэдэг дээр л би жоохон асуудалтай л гэж боддог.
Тийм манайхан нэг бас нөгөө нэг тоондоо бидэг юм шиг байна тий. Шүд нөгөө 32 ширхэг учраас за нэг байхад асуудалгүй гэж боддог юм шиг байгаад байгаа. Ингээд нөгөө нэг амны үндий чинь нэг хоол боловсруулах системийн хамгийн анхны хэсэг байгаад байгаа шүү дээ. Хамгийн чухал зүйл бүх юм амаар орж ходоод гидс бүх юм руу дамжиж байгаа. Тэгэхээр энэ дээр аягуулсан ач холбогдол өгөх хэрэгтэй. Би нэг сүүл зүгээр хальт харсан. Шүдгүү байснасаа болоод нөгөө нэг мартамгай хүчин бас үздэг гэж байгаа байхгүй. Ой санамж. Тийм ер нь нас явахаар тийм үздэг ч юм ингээд маш олон юм байна. Тэгэхээр нөгөө нэг Белжины юм чи хэлээд 32 ширхэг байгаа юм чи нэг нь яадаг гэсэн ойлгож юусоо. Одоо зүрх хөдлөж одоо бид нар шууд үзүүлнэ шүү дээ. Яагаад нэг байгаад байгаа шүү дээ. Чин ганц цусыг шахаад байгаа ганц юм шүү дээ. Тэгэхээр шүд нөгөө нэг 32 болохоор за 2 байхад асуудалгүй 3 байхад асуудалгүй тий. Бусд нь байгаа юм чинь нэг ийм ойлголт байдаг гэж магадгүй. Бас ерөнхийдөө энэ хоол боловсруулахын эмчнэр шүдний эмчтэй хамтарч ажиллаж зүгээр санагдаад байгаа. Тийм яг үнэн нэрээ. Тийм. Одоо ингээд ерөнхийдөө ингээд над дээр ирээд ингээд би ч өөрийнөө согцлын эмч яг хим шүд одоо энэ хоёул үтс баялын эмч учраас надад зонхлон тохиолдод. Ягаад тэгэхээр хотод нүвдэд идэх байхгүй. Нөгөө хоолоо бүтэлж бүхэл тийм одоо ингээд нэг юм бүхэл махыг жоох ингээд залгиж байгаа шүү дээ. Тэгэл зарим тэгээ нөгөө тэн дээр чинь очингууд нөгөө ходоод чинь нөгөө бүхэл махыг чинь яах вэ те бутлах гэж амар асуудал үүснэ тийм тэгээд ходоод нөгөө нэг бүтэн буталж чадахгүй л ахаад нөгөө нэг нарийн бүдүүн шулуун гиз рүү очиод бас ургацсан гэдэг үсэд жоохон тэр одоо дотрын эмчнэрийн зөндөө асуудал байд юм шүү лээ би тийм сайн мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бүх идэрхт хооронд холбоотой байгаа байхгүй тий. Одоо шүд хамар хоёр хооронд холбоотой болчиход энэ гэл ингээд тэгээд араа бүлийн шүд байхгүй бол нөгөө хүний хэл ярианд өөрчлөлт орно шүү дээ. Үүдийн шүдээ аваа их шиг гаргаж чадахгүй бүх юм холбоотой. Тэгэхээр холбоогүй юм байхгүй учраас хамгийн зөв алхам ерөөс эртгэн шүдний эмчдэр л очих ерөөс. Тийм би үл тэрийг л одоо уриалмаар байна. Хүнд угаасаа хэрэггүй эргэтэн гэж байдаг юм шиг ба тий. Монголчуудад бол шүдийг хэрэггүй л гэж боддог байхгүй. Яг л том 32 учраас. Тийм. Ерөнхийдөө хайхрамжгүй. Тийм хайхрамжгүй шүү дээ. Тэгэл эцсийн бариантан дээр ирээл тэгэл нэг сая Белжины эмчээр яраад тийм. Тийм. Газ нэг юм хийчих. Газ нэг ингээд. Тэгээд зөвсөл авчих гэх. Одоо эн чинь хувийн тархлааны систем. За тэгээд амны ариун цэврээс хамаарат шүд давхар хавдах тохиолдол гарна шүү дээ. Идэлж тохиолдол гарна. Эмчилгээ фейлдэж тохиолдол гарна. Тэр заавалчгүй эмчийн буруу биш байхгүй. Тэнгүүт ингээд нэг хүн чиний ахсамжлах гэж ороод. Тэгэхээр яг үндэ тэрний чи эцсийн зорилго өөрөөс нь бас асуудаг шүү дээ. Тархлаа нь аман дотор чи агаартан бактери, агааргүтэн бактери гэж байна. Ингээл зөндөө юм байна. Тэгэхээр хавдах тохиолдол байна, имээ уун, өрөвсөх тохиолдол байна, имээ уун, антибиотик унууд зөндөө л юм байна. Тэрнээс яг гоё юм супер 100% эмчилгээ дэлхийд байхгүй. Дэлхийд байхгүй. Солонгос руу онгоцоор нисэж очиж имплант хийлгээд бөмбөг шиг хавцсан ч юм байна. Америкт очиж циркон бүрээс хийгээд тэр нь ундаг юм тохиолдол байна. Тэгэхээр эн чинь ард түмэн ингээд те хүн ам байна гэдэг чинь сайн ч юм байгаа муу ч юм. Тэрнээс заавалчгүй солонгосын бүх юм чинь сайн биш шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр дунд солонгос муу ч юмж байгаа, сайн ч юмж байгаа. Тэгэхээр зүгээр их нутагтаа сайн тоног төрөмстэй сайн эмнэлэг дээр явж очиод чанартай үйлчлэгээ аваарай л гэдэг нь хамгийн зөв сонголт. За маш их зүйлийг ойлголоо. Би маргааш ямар ч яс нэг шүдний эмнэлэг орё даа л гэж бодлоо. Тийм. Гурлаа эрүүл мэндийн одоо амны хүндийн талаар тий шүдтэй шүдний цаашлаад гоо сахны талаар маш олон сэдвээр ярилцлаа. Хоёр эмчээс нэг зүйл асуумаар санагтаад шүдний салбарт ажиллахаас гадна манай хоёр яг ямар хоббитой вэ? Дууд болох дуртай юу? Жишээ нь тий эсвэл сонирхдаг ямар нэгэн цуглуулах ч юм уу тийм сонирхол өгдөг үү? Ямар зүйл ерөнхийдөө сонирхдаг? Чөлөө цагаа юу гэж өнгөрдөг вэ? Миний чөлөө цаг бол маш уйтгартай. Манай зүй үеийнхэн гэдэг шиг. Би нэг тийм сонирхлоо олоо гэж өөргөө бодод идэв шүү дээ. Яг ингээд бүхэл юм дуртай ч юм шиг дургуй ч юм шиг санагдаад идэв. Тийм. Тэгэхээр яг ингээд тодорхой хариулт өгж бол чадахгүй л. Дуу сонсох дуртай. Тийм. Дуу яг уу сонсноо. Гэтэ дууг бол хүн болгон сонсдог л. Тэгэхээр энэ бол миний бодлоор нэг хобби гэхээс илүү зүгээр л өдөр тутмын хийдэг зүйл. Ямар төрлийн дуу ч сонсгоо? Хичлэн дуу хөгжмийн төрлөөс. Би яг нөгөө нэг 10 жил мэлтэй ингээд рок болохыг мөрөөддөг байлаа. Тэр чинзэхүү чи рок сонсдог. Рок гэж Бэлчка стоп гэж мэдвэн. Стоп мэдлэг байдаг шүү дээ. Бид нар үе чи одоо тийм л байлаа шүү дээ.
Тэгээд рок мог болно гэдэл бас хөрхөн рок хөгжим драмит хөгжим нэлийн бас сонсдог байсан. Тэгээд сүүл рүү одоо би pop болсон. Тийм. Арт түмэнтэйгаа гэдэг шиг. Тийм. Зүгээр ингийн дуунуудаас сонсоод явж байна. Хангал эмчийн миний хувьд хаяа нэг амд орж ирээд аялагдаад эзэг дөө ямар хин гэж дуучны ямар уран бүтээлээр ерөнхийдөө амд их орж аялагдаад. Тийм байх. Ёстой тийм зав байхгүй юу? Үгүй зав байхгүй. Ер нь тийм дууныг сонсдоггүй шүү дээ. Яг зүгээр миний хобби гэвэл би ер нь жоох тал руу машин сонирхдаг. Одоо оюутан багтай спорт машин дүүсэн. Тэгэл тэрүүгээрээ хүүхэд байхын дунддаг дуу гэл зүүн дээр. Тэгээд энэ жилээс нэг буруу юм руу хоббироод тэр нь мотоцикл руу орчихлоо одоо. Тэгээд одоо мотоциклээ 2 3 дахь сэлэх гол. Ер нь хүн давард юм байна. Ах чинь нэг жижигхэн мотортой ажиллаа л амжуулж юу гэлээсэн. Тэгээд сүлд энэ болохгүй байна гээл арай томруулъя гээл томруулсан. Одоо буцаад дахиад давраалтай энэ гоё юм байна гээл тэгэл жоохон автын тал руугаа л хоббитэй ер нь тийм. Сонирхоод хэр удаж байгаа энэ талаар. Үгүй ерөөсөө ер нь яг би мотоцикл эсрэг байсан. Одоо унан ингийн тийм амар ерөнхийдөө л машин тал дээр гэдгсэн. Тэгээд энэ түгжээ гэдэг юм чи амар болчихлоо. Тэгээд энэ жил бас нэг хөөрхөн маматай болцсон. Тэгээд нэг гэрлүүгээ хурдан харихын тулд бас тэр юм чи миний бас нэг зориг болчиход ч тийм төгжрөхгүй гэс гэртээ би хурдан очиод эхнэр хүүхдээ дээр очих гээд байгаа учраас надаа мотоцикл нь хэрэглээсэн. Ямар хүрх юм бэ? Эмчтэй баяр хүргэе яаж чаргал үсгийг гэрүүлтэн. Тэгэнгүүт нөгөө нэг тэрий чи ингээд хэрэглээ гэж харж ангууд нөгөө нэмэгдээд миний нэг өөрийн хобби нэмэгдчихэнгүүт тэрий чи одоо яалтчгүй л нөгөө нэг одоо сонирхоод байна. Тэгээд хүмүүс ч одоо ингээд гадуур ингээд юм байна. Нөгөө чанга дуутай мотоцикл ингээд тэгдэг. Чанга дуутайг унахаас өөр аргагүй юм. Унахаас өөр аргагүй юм. Ягаад тэгэхээр нөгөө нэг гангууд чинь ерөөсөө гинт тэндээс гарч ирэ мөрөгчгүй тийм. Тийм. Яалтчгүй. Тэгэхээр тэрийг л угаас одоо чангагийн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би чи өөрөө нэлэх хөвгтэй шүү дээ. Жохон маматай тэгэл энэ тийм таацлахаар муу тэнгич гэлээд одоо тэгсэн чи өөрөө бас мөргөлч гэдэг учраас яалчгүй л тийм орж тийм байд. Тэгээ одоо нөгөө нэг жохон стрессгээр мотоциклонод гой дахимаар санагддаг ус болж байна. Салхит дуулаад гоё мэдрэмж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг 100 нөгөө манай хоёр чинь лагер дээр идэгсэн баг. Тэгээ нөгөө орой имлийнхаа юм юмыг дуусчаа лагер руу ингээл гоё дахихаар гоё идэгсэн. Одоо тэгсэн чинь хүүтэн болцсон. Нөгөө мотоциклон унж болохгүй болохоор жохон ингээл эм ороод мотоциклон онол тийш идэж тавьчмаарч байсан санагдав. Тэгээ одоо сайн нэг хэд хоногийн үед би нэг балчка унж ирсэн тий. Өдөр бас чанга юм байд хүүцэн тэгээд буцаагаа тавьсан. Тийм тэгэхээр миний хувьд л одоогоор мотоциклээ жоохон хобби болоод байна да. За өнөөдөр маш гоё сонирхолтой нэг нөгөн өөрсдийнхөө байсан урагдсан ирсэн хоёр эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Бүтээгч Монгол подкастын өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн одоо манай зочдоор Dental Clinic студийн шүдний одоо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал нүүр амны согог засгийн ихэмж хангал Dental Clinic студийн нүүр амны ихэмж Балжин нэмнар урагд ирлээ. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Дараагийн дугаар хүртлээ түр баяртай. Баяртай гэрээ. Баяртай.